Танд оюун ухаанаас, бодол санаанаас ч хүчтэй нэг зүйл бий. Оюун ухаан чинь заримдаа найз, заримдаа дайсан байж чадна. Та түүнд хүрэх гэж маш их хичээсэн. Одоо та түүндээ хүрсэн. Тэгвэл эдэл, баяс. Гэхдээ та өнгөрсөн 7 хоногийг байнга бодоод эсвэл ирээдүйд юу болох тухай үргэлж санаа зовсоор байвал тэрийгэ үнэхээр эдэлж чадахгүй. Өөрт байгаа зүйлээ эдгэх гэдэг нь яг одоо, энд. Өөрт байгаа зүйлтэйгээ яг байгаа газар та бүрэн эрхийг хийлнэ. Тэгээд л болоо. Ирээдүйд илүү хүссэн хүсэл мөрөөдөлж үгүй. Өнгөрсөнд өөрөөр байсан болоосоо гэсэн харамсалж үгүй. Үгүй ээ, та яг одоод байна. Тэгээд л болоо. Та үнийг өөрийнхөө тухай улам их ухаарч, өдөр тутмын хэвийн байдагтаа улам гүн нэгтгэх тусам дотоодод тань өөрчлөлт эхэлнэ. Зүгээр л одоод илүү их оршихуйг авчир. Хэрвээ би өөрийгөө ихэнх үед ажиглавал, би ихэнхдээ одоод байдаг. Мөн одоод биш болсон мөчөө анзаарч чаддаг. Би байхгүй болсон үедээ түүнийгээ мэднэ. Харин одоод байх нь миний хэвийн төлөв. Зарим хүнд магадгүй эсэргээрээ байдаг байх. Үнэн нь гэвэл бид үргэлжил одоод байдаг. Зүгээр л бид үүнийг мэддэггүй. Оршихуун дээр нэг давхарга бүрхэж би одоод биш гэж бодогдуулдаг. Гэвч бид дандаа одоод байна. Гагцхүү би одоод байна гэсэн ухаарлал байхгүй. Бодлууд түүнийг давхарлан дарчихдаг. Хэрвээ бодлуудыг түр холдуулж чадвал энд л байна шүү дээ гэж ухаарна. Өнөөдөр энэ дэлхийд түгээмэх нэг хандлага бий. Бид дүүрэн мэдрэхийн тулд ямар нэг юм олж авах ёстой, ямар нэг юм хийх ёстой гэж үздэг. Диплом авах хэрэгтэй, ажигтай болох хэрэгтэй, мөнгөтэй болох хэрэгтэй, анхны машинтай болох хэрэгтэй гэх мэт. Энэ хандлага бол хэрэгтэй, заавал гэсэн сэтгэлгээ. Хийх, бүтээх, нэмэх тухай. Гэтэл би яг одоо хилээд байгаа ухаарл бол эсэргээрээ. Та өөртөө аль хэдийнэ байна. Энэ нь хийх тухай биш. Тэр чинь аль хэдийн байгаа. Зүгээр л байнга бүрхэгдээд байдаг. Тэгэхээр одоо хийх зүйл нь дээр нь юм нэмэх биш. Харин энэ бүрхэж байгаа зүйл л арилгах хэрэгтэй. Тэгээд л тэр ил гарна. Юу ч хийх шаардлагагүй. Харин тайлах, буцаан задлах, хаях хэрэгтэй. Энэ бол доорны хандлага. Гол нь тэнцвэр. Та сурсан бүхнээ хаях шаардлагагүй. Зүгээр л өөр өнцөг, өөр хандлага бий. Аль алинд нь нэвтрэх боломжтой болчхороо та өөрөө л шалгаад үз. Зарим үед энэ нь илүү утгатай санагдана. Зарим үед нөгөө нь илүү зөв мэт байна. Хамгийн чухал нь тэр ойлголт, арга барилуудыг өөртөө байлгаж чадвал хэрэгтэй үед нь сонгож хэрэглэнэ. Харин бүр байхгүй бол ашиглагч боломжгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Энэ дэлхий дээр сурах зүйл байвал сурах нь хизээч буруу биш. Нэг өдөр хэрэг болох эсхийг та урьдчилж мэдэхгүй. Тиймээс хэрэг болохоос өмнө байлгасан нь дээр гэж хэлж болно. Энэ бол олон замын нэг. Би амьдралынхаа турш ихэвчлэн энэ тухай л ярьсан нь нэг л замаар удаан явсных. Энэ нь цорын ганц зам гэсэн үг биш. Зүгээр л би тэр замыг олон жил алхсан учраас. Миний ойлголтоор эдгээр дадал, бясалгалууд нь амьдралыг үн цэнтэй гэж мэдрэх үзээр бүтээхтэй яаж огтлолцож, яаж холбогддог вэ гэдгийг харуулдаг. Ингээд л болоо. Шаолины дадал надад юу өгдөг вэ? Чанартай, сайн амьдралыг босгоход тусалдаг. Тэгээд л тэр. Гэхдээ эцсийн дүндээ бүх юм оюунтай холбоотой. Та биеэ хүчтэй болгоно. Зарим хөдөлгөөн нь нэг талаасаа гооцон хувьд ч сайхан. Надад бүхэл бүтэн мэдрэмж өгдөг. Тэнд бүх зүйл оролцсон. Хооллолт, дэг журам, хідэн цагт босхон дээрвэ, хідэн цагт унтах нь зүвбэ гэх мэт. Өөрөөр хэлбэл энэ нь нэгэн төрлийн соёл, уламжлал болж цогцолсон бүтэц. Надад үүний хамгийн сайхан нь эрэл хайгуул дууссан мэт санагддаг. Эндээс жаахан йог авъя, тэндээс амьсгалын дасгал авъя. Бас өөр газраас бүжгийн хөдөлгөөн нэмийг ихчлэн хэсэг хэсгээр нь төвж, холилдуулсан цэс шиг зүйл хийх шаардлагагүй. Холимог цэс нь сонголттой, эрх чөлөөтэй мэт мэдрэмж өгөх байх. Гэхдээ бүтэц, дэв журам бол чиглэл өгдөг. Жишээ нь 8-д хооллоно. 9-өөс 11 цаг хүртэл бэлтгэл хийн. Бэлтгэл дуусаад өлсөд ирнэ. Гэхдээ 13 цаг хүртэл хүлээн. Дундуур нь юм идэхгүй. Тэгээд хүн хийхнэ. Яагаад би өсгөрөө шууд гар тогоо ороод идэж болохгүй гэж. Учир нь энэ бол таны оюун одоо ид гэж тушааж байгаа хэрэг. Гэтэл танд оюунаас хүчтэй нэг юм бий. Оюун заримдаа найз, заримдаа дайсан. Хэрвээ би өдөрт 3 удаад хооллоно. 8-д 1 цагт, 18 цагт,
гэж хэлбэл эхний хэдэн 7 хоногт та идэх тухай бодсоор өлснөө мэдэрсээр байна. Харин нэг мөчөөс за 8 цагт, 13 цагт, 18 цагт гэдгийг дотроо хүлээн зөвшөөрчихнө. Тэгээд юу болох вэ? Жинхэнэ эрх чөлөө тэр үед эхэлнэ. Одоо та эрх чөлөөтэй. Учир нь оюун өлс гэж хэлсэн ч та дараагийн хоол 18 цагт асуудалгүй би хүлээн гэж чадна. Ингэж чаддаг хүнх эрх чөлөөтэй. Харин 2 цаг болчихлоо. Би аль хэдийн өлслөө. Дахиад 4 цаг байна. Юм идэхгүй бол тэсгүй гэж байвал энэ эрх чөлөө биш. Тэгвэл эрх чөлөө гэж таны ойлгодог нь юу вэ? Хизээ хүссэн үедээ галтаваа ороод идэх боломж уу? Үгүй. Тэр нь оюуныхаа боол гэсэн үг. Харин эрх чөлөө гэдэг нь оюун юу гэж шаардахаас үл хамааран би хүлээж чадна гэж хэлэх чадвар. Эндээс харахад заримдаа их тод бүтэц, сахилга, бат хэрэгтэй болдог. Яагаад гэвэл энэ нь манай уламжлалд ярьдаг тэр эрх чөлөө гардаж ирэхэд тусалдаг хэрэгсэл юм. Энэ эрх чөлөө нь дур зоргоороо яв гэсэн утга биш. Өөр нэг жишээ. Та гудамжаар явж байтал олон сайхан бүсгүй таарна. Харин гэрт чинь таны эхнэр байна. Зарим хүн чөлөөт нийгэм шүү дээ. Би гэртээ эхнэртэй ч бусадтай сэтгэнэж болно. Эрх чөлөөтэй гэж бодож магадгүй. Гэхдээ тийм эрх чөлөө эцэстээ хаашаа хүргэдэг вэ? Зовлон руу. Тийм маягаар чөлөөтэй авирснаар та зовлон үүсгэнэ. Харин нэг эхнэртэй бол тэр эхнэртэйгээ л байна. Тэгээд зовлонгоос ангид байна. Хэрвээ хэн нэгэн хид их уруу таталтанд автдаг, хүсэл тачаалаа барьж чаддаггүй бол тэр хүн уруу таталтын боол болсон гэсэн үг. Эцэст нь тэр авир зөвхөн танд л зовлон арчрахгүй. Таны оролцож буй хүмүүрт зовлон дагуулна. Тиймээс би асуудаг. Та ямар эрх чөлөөний тухай ярьж байна? Өөрт таньч бусдад ч үнээр нь зовлон төлдөг эрх чөлөө бол бидний хүсдэг эрх чөлөө биш. Энэ бол биднийг хамтдаа нийгэмшсэн, хамтын амьдрал донд илүү сайн зэрэгцэн орших боломжтой болгодог эрх чөлөөний тухай. Тийм эрх чөлөө гэдэг нь би таныг өөрийнхөө амьдрахыг зөвшөөрнө. Та ч намайг өөрийнхөө амьдрахыг зөвшөөрнө. Би чиний зам буруу, над шиг амьдр гэж тулгах шаардлагагүй. Тэр бол эрх чөлөө биш. Тэр бол хязгаарлалт. Орчлонгийн бүх асуултын хариуг би мэднэ гэсэн бодол. Үнэн дээр таач мэдэхгүй, би ч мэдэхгүй. Би яг одоо хэлж байгаа зүйлээ хинт ч зөв гэж зарлаагүй. Зүгээр л өөрийн ажиглалтаа хуваалцаж байна. Одоо хүртэл бидний ярьсан зүйлс надад ажилласан. Хэрвээ энэ ярианаас нэг хүн хэрэгтэй хэсгийг нь аваад туршаад, надад ч бас болж байна гэж ойлгуул би баярлна. Харин хэн нэгэн энэ бол миний амьдрах арга биш. Би санах нийлэхгүй гэвэл асуудал биш. Орой болгон энерги сорогдож байгаа зүйл нь юу вэ? Ихэнхдээ оюун санааны хид идэвхжил байдаг. Та унтаад сэрсэн мөртлөө өглөө нь ядарсан, сэргэж амраагүй мэт байж болно. Шалтгаан нь таны тарих, оюун оройн цагаар хид их ажилласаар байгаатай холбоотой байж магадгүй. Өнгөрснийг хид их бодгоо багсаг, ирээдүйг хид их мөрөөдөхөө багсаг. Өөр дээрээ дадлах хий. Одоод бай. Энэ нь унтлын чанарт шууд нөлөөлнө. Учир нь та унтаж байвал унт, идэж байвал ид, ярьж байвал яр, ажиллаж байвал ажил. Харин өнөө үед хүмүүс ажиллахдаа идэх тухай бодно. Идэхдээ унтах тухай бодно. Юмс нэг шугамд нийлхээ болсон. Нэгэн зэрэгцэх, нэгэн хэн байхгүй. Та энд байгаа мөртлөө оюун чинь өөр газар явчихсан байдаг. Энэ бол зохистой байдал биш. Одоод байх гэдэг нь унтахтаа унт, ярихдаа яр, идэхдээ ид, алхахдаа алх, жолоо барихдаа жолоо барь, сонсохдоо сонс. Эцсийн дүндээ энэ аяхийн очих газар нь энэ. Тэгээд унтсан цагийн тоо тийм ч чухал биш болж ирнэ. Харин нөхөн сэргийгтийн хурд маш өөр болно. Энерги өдөр тутам яаж мэдрэгдэх нь хоол, амьсгал, амьдралын хэв маягтай хэрхэн холбоотой вэ гэвэл өдөр доторх мэдрэмж, эрч хүчийг хамгийн хурдан өөрчилдөг 3 зүйл нь хооллолт, амьсгалын ажил, breath work, амьдралын хэв маяг. Хоол шим тэжээгтэй бол амьсгалын тогтолцоо зөв, чөлөөтэй ажиллаж байвал хэв маяг доктортой бол тогтсон цагт босох, эрт унтах, хангалттай унтах. Эдгээрийг бариул энерги хэвийн байх магадлал маш өндөр. Харин хоол муу, амьсгал муу, хэв маяг муу байлаач хүн амьд л яваад байдаг. Гэхдээ тэр үед таныг зүгээр л ажилуулахын тулд шаардлагадах энерги нь өөр нэг нөөцөөс нөхөгдөнө. Эртний уламжлалд үүнийг мөн чанар / үндэс нөөц essence гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл зөв хэв маяггүй, зөв хоолгүй, зөв амьсгалгүй байдал удаан үргэлжилбэл тэр нөөц шавхагдж амьдрал бовносно. Эрт үхэн. Маш энгийн логик.